За дэлхийн зөв Монгол олон улсын байгууллага гамшиг төсвөртэй орон нутаг төсөлд за манай Хэрлэн сумын 10 дугаарыг хамрагдаж эрсдэлгүй өрх аюулгүй хөрш аяны хүрээнд за гамшигын эрсдлийг бууруулах мэдлэг чадварыг одоо иргэд олон нийтэд олгох сургалтыг одоо аж ахуй нэгж албан байгууллага сургууль цэцэрлэг зэрэг газруудыг хамруулж нийт 1271 одоо иргэнийг сургалт мэдээллээр бол хангаж ажилласан байна. За мөн 609 өрхийг гамшигын эрсдлийн үнэлгээ бэлэн байдлын төлөвлөгөөний дэвтэртээ болгож за хөтөлтийн талаар одоо иргэдэд зөвлөгөө мэдээллийг бол өгч ажилласан. За дэлхийн зөв Монгол олон улсын байгууллага гамшиг төсвөртэй орон нутаг төслийн одоо санхүүжилтээр цахилгаанаас үүдэлтэй галын аюулыг бууруулах төслийг бол багийн нутаг дэвсгэр дээр амжилттай бол хэрэгжүүллээ. Ингээд төслийн хүрээнд одоо цахилгаанаас үүдэлтэй эрсдэл өндөртэй одоо 50 өрхийг сонгож цахилгаан монтаж солих ажлыг бол мэрэгжлийн одоо хувь хүнтэй хамдарч гэрээний дагуу одоо тогтсон хугацаанд хийж гүйцэтгсэн. За ингээд багийн хэмжээнд цахилгаанаас үүдэлтэй галын аюулын эрсдлийг бууруулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. За дэлхийн зөв Монгол олон улсын байгууллага Хэрлэн сумын засаг даргын тамгын газартаа одоо нийт иргэдийнхээ өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлье. За намайг Хэрлэн сумын 10 дугаар багийн иргэн Ганганбаатар гэдэг. Дэлхийн зөв олон улсын байгууллагын төсөлд намайг хамруулж, сургалтанд хамруулж энэ одоо хуучин монтажийг сайхан шинжилж өгсөн явдалд иргэн миний хувьд туйлаас баяртай байна. Та бүхэнд цаашдаа 10 дугаарагийн ажлын алба дэлхийн зөв олон улсын байгууллагын хамт олон та бүхэнд ажлын амжилт хүсье. Дэлхийн зөв олон улсын байгууллага Монголд үйлчлээд манай хороонд одоо биднүүдийн гэрэл мэрлийг сайхан сольж янзалж гэрлийн маань монтажийг бүрэн сайхан янзалж өгсөн явдал өгсөн баяртай байна. Тэгээд байгууллагынхаа хамт олонд багийнхаа хамт олонд баярлсан таларснаа илэрхийлье. Хөвгчдүүдээ харж үзэж ингэж биднүүдийнхаа гэрэл мэрлийн сайхан болгож янзалж өгсөн явдал баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд талархлаа, баярлалаа. Манайх эрсдлийн үнэлгээгээр айгүй доогуур байсан маш их өрсөлдөлтэй айлдаар тодорхойлогдоод дэлхийн зөв олон улсын байгууллагын гамшиг төсвөртэй орон нутаг төсөлд хамрагдсанаар манайх өнөөдөр цахилгаан тогоо бүрэн засварлуулад одоо гамшигын эрсдэлгүй болсонд маш их баярлж байна. Энэ бүхэнд хамтран ажилласан 10 дугаар баг болон дэлхийн зөв олон улсын байгууллагатай маш их баярлалаа. Манай Хэрлэн суманд 2021-оос 2022 онд дэлхийн зөв олон улсын байгууллагаас гамшиг төсвөртэй орон нутаг төслийг хэрэгжүүлсэн байгаа. Өмнөхөө төсөл одоо манай 4 дугаар баг 10 дугаар багийн одоо 100 өрх хамрагдсан байгаа. Энэ ямар одоо төсөл хамрагдсан бэ гэхээр одоо захиргааны эрсдлээс болж одоо галын аюулд өртөж болжгүй одоо 100 өрхийг сонгон авч одоо тэр өрхөд төслийг хэрэгжүүлсэн байгаа. Энэхүү төсөл нь одоо тухайн өрхийн одоо дотор молом гадаад монтажийг засварлах одоо галын эрсдэлээс захиргааны гаралтаа одоо галын эрсдэлийг бууруулах одоо энэ төслийг хэрэгжүүлсэн байгаа. За энэхүү төслийг хэрэгжүүлэхэд бол дэлхийн зөв олон улсын байгууллагаас одоо үнэлгээний баг тусвар байгуулж одоо үүнийг нь одоо багийн страх өөрийнхөө одоо эрхэмлэн захирамж гарган одоо үнэлгээний багийг гаргаж одоо өрхүүдээрээ одоо явц судлан одоо энэхүү өрхүүдийг сонгосон байгаа. Энэхүү өрхүүд нь одоо зорилт бүлгийн өрхүүд хамрагдсан байгаа. Одоо ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгоосон эцэг гэсэн ийм өрхүүд маань одоо хамрагдаж энэ галын эрслээс бууруулахын төсөлд хамрагдсан байгаа. Ингэснээрээ одоо манай 4-10 дугаар багийн 100 өрх маань одоо галын эрслээс одоо бүрэн хамгаалж байна гэсэн үг бай. Энэхүү одоо төслийг хэрэгжүүлэхэд одоо дэмжлэг үзүүлж ажилласан дэлхийн зөв олон улсын байгууллага заамаа Хэрлэн сумын засгийн тамгын газар гэсэн энэ одоо мэргэжлийн байгууллагад нийт багийнхаа нийт одоо 4-10 дугаар багийнхаа иргэдийнхээ өмнөөс талархж байгаа илэрхийлж байна. Багийн ажлын албан дээр гамшиг төсвөртэй орон нутаг төсөл танхимыг бид нэр тогтжуулж ажиллуулж байгаа. Бэлэн бай аяны хүрээнд бол гамшигын эрсдлийг бууруулах мэдлэг чадварыг иргэд олон нийтэд өгөх сургалтыг зохион байгуулж ажилласан. Энэ сургалтанд бол бид нар шинэ хөгжил сургуулийн сурагчид болон дорнод их сургуулийн оюутнууд мөн багийн иргэдэд онцгой байдлын газартай хамтран сургалт болон дадлах сургалтыг зохион байгуулж явуулсан. Мөн энд болохоор ааха тэмцээний багийн иргэдийн дунд зохион байгуулсан. Энд болохоор
залуучууд, ахмадууд, хүүхдүүд гэсэн 3 ангиллын наснд зохион байгуулж явуулсан байгаа. Тус бүр 3 байр шалгаруулж шагнал урамшуулж шагнасан байгаамаа. Мөн бид нар сургалт хийхдээ найрамдал паркаар чөлөө цагаа өнгөрөөж байгаа иргэдэд гамшиг төсөвтэй орон нутаг төслийнхөө нэг гамшигын талаарх ойлголтыг мэдлэг чадварыг өгөхийн тулд гарын авлага тарааж ажилласан. За бид манай баг 10 дугаар баг маань энэ бэлэн бай сургалтынхаа хүрээнд энэ макетыг бол өөрсдөө гараараа хийсэн байгаа. Энд болохоор иргэдтэй одоо сургалтанд нь ашиглаж мэдлэгийг аль болохоор одоо иргэдэд ойлгомжтой хүргэхээр хийсэн байгаа. Одоо энэ гэхэд бол одоо энэ газар хөдлөлтийн үед яаж одоо объектоос гарах талаар ингээд энэ макетэн дээр зааж ойлгуулж байгаа. Энэ дээр болохоор газар хөдлөлтийн үед жичиргээ өгөнгүүд бэхэлсэн болон бэхлээгүй эд хөрөнгө унж эсдэх талаар ойлголтыг өгнө. Энд болохоор зудын гамшигаас хамгаалах болон эрсдлээс өөрсдөө хамгаалах талаар энэ дөрвөлжин хэсэгт нь болонгууд үер усны үед үерийн ойролцоо одоо оршиж байрлаж байгаа бол яаж өөрсдөө орон гэр аймнаас эд хөрөнгө хамгаалах вэ гэдэг талаар сургалтыг явуулж байгаа. Энэ болонгууд хээрэн ойн гал төмрийн үед одоо төмөр гарсан үед ашиглах ойлголтыг ингээд өгсөж байгаа ийм макетыг одоо бид нар өөрсдөө хийж ард иргэдтэй одоо илүү ойлгомжтой байлахаар хийж ашиглаж сургалтандаа ашигласан байгаа.